Сайн байцгаана уу? Монголын хамгийн анхны ханаа хэмшилтэй контент бүтээгч Анка байна. Long time no see. Тэгээ шинэхэн контент маань тавтай морил. Sound of the Kane эхний дугаар бичиж байна. Тэгээд энэ миний хувьд амар спешиал болохоор тэгээд дуустал үзээрэй. Шинэхэн хүмүүстэй өөрийгөө товч танилцуулахад намайг Анка гэдэг 22 настай ханааны хэмшилтэй болоод 3 жил болж байна. Тэгээ сүүлийн 1 жилийн хугацаанд контент бүтээх гэж оролдоод унаж бүдрээл явж байна. Тэгээд өөрийгөө бүтэн танилцуулсан бичлэгээ тун удахгүй оруулах болохоор та хэд хүлээгээ байж байгаарай. Тэгээд бичлэгэндээ орцгоё. За тэгээд юм болсон байт юм аа. Сайн уу? Are you ready? Бэлнэ үү? Би ингээ зүгээр харагдаж магадгүй л дээ. Гэхдээ би харааны бишэлтэй байхгүй. Тэгээд тэрнийхээ талаар нэг юм жоохон инээдэх юм уу өөрт тохиолдсон юмд та ярих гэж байна. За тийм инээл. Яг явгууны замаар бас ингээ явж ийл л дээ. Одоо яг миний энэ таяг энэ зөө. Яг энэ таяг. Одоо энэ таягаар ингээ тэмтрээ явжсэн чинь шууд ингээл нөгөө автомашины зогсоолоо шууд машин гарч ирсэн ээ. Наа дээрээ ичдэг байхгүй юу? Оо яа чи нэгсэн чи яана уучлаар энэ машин зам биш юм уу ч гэх шиг арай. Тэнгүүтлээ өөрийнхөө нөгөө машиныг амар ийшин тийш нь харж ярьжсэн. За минийх зүгээр юм байна. Яв ч гэх шиг. Да заа явж байна. Тэгээд ер нь яагаад энэ CTS live орох болсон бэ гэдэг шалтгаан зүгээр л машингийн өөрийгөө гоё сурчлуулъя. Ер нь сурчлаа. Би данс яах вэ? Надад 20k хэрэггүй зүгээр би өөрийгөө гоё сурчилчих болох уу? За тэг. За тэгээд бичлэгэнд орсны дараа юу болсон бэ гэхээр зөв би яг өөрийгөө бүр ингээд тий яг би энэ дараад яг би зөв юм хийж үү буруу юм хийчих үү гэд бүр хийсэг ухаацаа нүр амар бодсон заяа. Тэгээ бүр шоконд ороод амар тэр үед бүр амар сандарч исэн. Тэгэл яг ингээд уцаа яг компьютер дээр ингээд тавьсан байсан. Тэгэл амар ингээд юмнууд ороод ирээд тахгүй юу? Ингээд notification-ууд тэгэл харсан чинь Instagram-аар баахан фолловод орж ирээл тэгцээ байсан. Тэгэл харж исэн чинь нэг мессеж ороод ирэхгүй юу? Тэгсэн чинь 10 секундын дотор 20 followers энэ бол CTS-ийн хүч. Яа. Тэр бол бүр амар аргацсан чат байсан зөө. Тэгээд YouTube-ийнхаа subscribe-ыг зүгээр л нэг чеклэмээр санагдаад ингээл чеклсэн чинь амар хөрхөө өссөн. Тэгээ шууд 100 subscribe болоод тэгснээр шууд нэг 4-5 минутын дараа шууд YouTube-ээс 100 subscribe хүрсэнд нь баяр хүргэе гэсэн амар юу идэр мэйл идэр ирж мэрэл. Тэрэнд нь амар инээд хүрж мэрэл. Гол онцлог им чатууд ирсэн. Тэгээд дээрэс нь яг CTS-ийн live дээр нэг асуултууд орж ирсэн болохоор тэднэр дээр нь харилцгаая. За эхний асуулт ер нь бол CTS яг өөрөө яг лайв дээр хэлжсэн. Яг энэ хүүхд өөрөө ханааны бишэлтэй юм одоо за зүгээр тэрийг үзчихсэн юм. Яг бүр та харахгүй биш бас нэг юм багцаад харж байгаа юм байна л да. Одоо ингэ хараа муучсан бүр зэдэг тэр нь хэтэрхий их бүр зэрэг юм шүү. Би бол тэгж л ойлголоо. За тэгээ энэ асуултанд хариулахад зөө харааны алдалтай гэж явдаг. Тэгээд яг 1 метрт байгаа хүний дүрсийг нэг чүд харна. Тэгээд яг бүр холын юмнуудыг ерөөсөө харахгүй, автобусны чиглэл харахгүй. Яг энэ хүн эмэгтэй байна, эрэгтэй байна гэж харах болохоос яг энэ ийм гой царайтай, ийм царай зүстэй гэдгийг ерөөсөө ялахгүй гэсэн. Тэгээд баруунуудын маань хувьд бол бүр амар хав харанхуу, ер нь гэрэл мэдэрдэггүй. Зүүнүүдний маань хувьд нэг жоохон гэрэл мэдэрнэ. Жоохон бас нэрээ яг баруун талынхаа нэг жоохон биш зүүн талынхаа яг угаараа өнгө ялгадаг. Тэрнээс бол яг бусад хэсгээрээ өнгө ялгадаг. Баруунууд маань бас өнгө ялгахгүй. Тэгэхээр нэг тиймэрхүү байна. Тэгээ хоёр дахь асуулт намайг говийн бор гэсэн байсан. Лүкстэй говийн бор. Yes. Дэмэн. Тэгээд үгүй би бол говийнх нь бол говийнх. Гэтэ говийн шар шүү. Яг энэ бичлэгэн дээр яг ямар харагдаж байгаа мэдэхгүй л дээ. Гэтэ яг амар гадаа наранд бэлтгэл хийсээр гад нэг борлцсон байж магадгүй. Ер нь гэтэ би өөрөө шар шүү. Тэгээд намайг бол шар гэж доод говийн шар яа. За 3 дахь асуулт нь за яг энэ тэгээд яаж утсаа ашиглаад наа. Тэг яаж омитив ороод ингээд энэ одоо CTS-тэй холбогдчихвоо гэдэг тийм асуулт орж ирсэн.
За тэгээ бүгдээрээ яг миний утсыг гэдэг ашиглаж үзцгээе. За одоо яг энэ дээр нь бол яг энгийн хүмүүсийн ашигладаг яг функц дээр ер нь бол байгаа гэсэн үг заяа. Тэгээд яг миний ажилд ашигладаг функцийг асаа. VoiceOver on. Spotlight. Text field is editing. Search. Character mode. Insertion point at start. За ер нь бол ингээд ер нь асчиж байгаа. Тэгээд энийг бас нэрээ дэлгэцийн нас унтраагаад ашиглаж болдог. Тэгээд тэр нь яг ямар давуу талтай вэ гэхээр олон нийтийн газар яг үлэв төлөө хийсэн хүмүүст ер нь харуулахгүй. За энэ нь яг ямар Ер нь нөгөө нэг өлөв дэлөө хийхээс сэргийлсэн үг шүү дээ. оо Би бол өлөв дэлөө гэдэг. за. Тэгээд одоо яг яаж унтраахыг үзүүлцгээе. Screen code none. Ингээ унтарч байгаа. Одоо тэгээд File now. Social networking folder. 28. ер нь бол ингээд Social networking folder. ашиглаж болно гэсэн үг. Тэгээд Double tap to open. энэ хамтдаа ер нь ашиглаад үзье зэ. Одоо Facebook оройлоо. ChatGPT. Chat GPT Finance гэж folder. юм. 15 apps. Social networking folder. 28 apps. Opening social networking folder. Social networking. Heading. 28 одоо аппликейшн байна тий. Facebook. Facebook Double tap to за орой. Facebook. Profile. Little Venice, Mongolia. Sponsored. Public. Sparkles. Opal vertical line sparkles. Одоо ингээд ер нь бол ийм хэл Бүгсний цэх уян зөвлөн өнгө, нарийн хийцтэй мантан идэлүүд. Round drawing pin. Байршил Мишель Сэтэ зохицолбор хангуул дүүрэг слэш Мишель Экспос слэш. Clock face 10 o'clock. Цагийн хуваар өдөр бүр. ер нь нэг иймэрхүү маягаар ашигладаг. Тэгээд угаасаа монгол хэл бол монгол хэлээр нь уншдаг. Англи хэл бол англи хэлээр нь уншдаг. Нэг жоохон муу нэг сонин юм одоо юу гэх юм бэ? Жоохон дутагдaltaй юм нь одоо нөгөө мессежний хэл гэдэг нь шүү дээ. BNA гэдэг банд гэдэг те SNU гэдэг ngүтлэн сайн уу мэн үү яг тэднийг латин үгийг одоо уншихад амар эвгүй уншдаг болохоор тэгээд ядж хат ингээ хурцсан болохоор тэднийг нь яг гаргацтай уншихад ер нь жоохон ойлгодог. Тэгэхээр яг үсэг үсгээр нь ингэж юу яадаг. Тэгэхээр амар хэцүү байдаг байхгүй. Нэг тиймэрхүү байна. Тэгээд өнөөдрийн бичлэг маань энэ өрөөд өндөрлж байна. Тэгээд бичлэг таалагдсан байх гэж найдаж байна. Гол поинтаа бас яриаг юм байна. Би өөрөө ерөөсөө бичлэгээ эдитэлдэггүй. Тэгээд яг миний ард бас нэг хөөрхөн 2 3 эдитер байдаг. Гэхдээ тэр эдитер маань жоохон их зан тий no code no work гэдэг хүмүүс мэн байдаг болохоор жоохон хэцүү байгаад ддэг. Тэгээд жоохон царай алдах хэрэгтэй. Лайка дараарай, subscribe хийгээрэй. Тэгээд улам олуула болцгоё. Тэгээд сүүлд CTS-ийн одоо лайвнаас орж ирж намайг дагсан одоо subscribe хийсэн бүх хүмүүстээ маш их баярлалаа. Таад маань надад шүүмж, санал сэтгэл бүгдийг нь хэлээрэй. Тэгээд асуух асуултууд байвал таад ингээд доор сайн бичжүүлдээгээрэй. Нэр нэг хүсэх юм байна. Яг кириллээр бичвэл би надад бүр үнэхээр амар юм шүү. За дараа дараагийн бичлэгтээ мэн хамт байгаарай. Like, share, subscribe. Баярлалаа. Peace. Дотор чимээгүү. 3 2 1 явлаа. Шипа. Аяа. Тау. За. Эсэн байцгаана уу гэдэг. Like, share, comment. Би яагаад хин чамаас яагаад ч юм. За уучлаарай.